Чи биднэрт нэг юм авч өгөн заа юу? Хитэн ах нартай мөнгө алгаа. Ой бэж яах наач бокс хичээлдэг юм шиг. Хөөе. Катра. Чүм яа томроод байгаа юм бэ? Самууны үедээ барьцаалдаггүй сэтгэлийн линкийг гарган байснаа дарахад шаардлагатай гэж үзсэн ямар ч арга замыг үнэхээр чадамгүй ашигладаг байсан юм. Уян хатан бодлоготой удирдагч альва зүйлд амархан дасан зогсдог. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалan арга тактикад нь бархан өөрчилдөг. Тэд хүүхд ахуйгаас хөрөмтгай ямар нэгэн арга хэрэгслийг ашиглах ур чадвартай өсөн төрсөн тодорхой. Али хөөе. Чи нэг аяг халуун мэдээтгэж хөөе. Босоо. Аяг халуун мэдээтгэх. Ингэж чи явах гэж дээ хүм. Тэгээд шинэ боломж олгохоо Яава. Ингээд монголчууд өсөлтийн үйл хэрэглэлтийг харуут хөрөмжийг ажилуулдаг болон хийж бүтээлдэг хүмүүсийг олж авсан байна. Ийм төрлийн үнсэн зэвсгэл Монголын их цэргийн чухал зүйл байсаар иржээ. Өчтөрийн орлого хэд вэ? Орлого энд байна. 475,800. 475,800. Нараа, их чин цалингаа яах вэ? Таны цалингүй, таны цалинг орой шийднэ. Одоо та татан авах бараануудаа одоо хэлээд гэж. За. Энэ хэрцсэн гурил 10 ширхгийг. Йогурт нэг хайрцгийг. Нэг хайрцаг. Сайн байна уу энэ юм? Ихчээ. Сайн. За тэгээд кимчитэй гомын бэлэн гомын. Кимчитэй 5 хайрцгийг. 5 хайрцаг. За, явчаад ирье. За. Сайн юм байна. Чич бас амарсан шинжгүүл явж явах шиг тий. Харин тийм ээ. Тэгэл мөдгөн өөртөө чи ингээд Google хүрээд ирлээ. Үгүй ядж байгаа та чинь өнөөдөр ямар үзэсгэлэнтэй сайхан харагддаг юм бэ? Яасан. Арх авах гал долгоноод байна уу? Үгүй би долгоно. Бодлоогүй толон тахалтай. Би чамд зээлээр арх өгөхгүй мэдв. Одоо яв. Ээж рүү чин залгалаа шүү. За хэрэггүй. Ээж рүү яриад хэрэггүй. Хөгшингийн ихчээ дүүн одоо ингээд алхаа явлаа. За бууж ийшээ. За би энэрээ хэрэггүй шүү ээж рүү. Охин данаг сайхан шинжил уулзчих юм зөв. Айгуу ч мах шиг байна. Хөөе. Зад мууч ажил гэсээр байгаад. Одоо бүр онож мэдэх нь биш шүү. Моохноч өрөвтгөл юм. Тэгтээ цаадах чинь өөртнийх юм биш үү хөө. Үгүй нөгөө гялгарууднуудаа нааш гараад ирээд. Оо тий. Энэ нэг хоолны хорн хуагаа цаахан овоо тавьчих. Шүүмэй. Ахноо инзэтгээ гүн яаж иж байгаа л нэр ганц өрөө байранд амарчмаар байна шүү. Тийм ээ. Яагаад ч би бас бодохгүй бодоод байгаа юм. Одоо ингээ хөтөн ойтон болно. Орой өвдөж одоо энэ автобусны буудлаас хол наашаа явж байгаа чинь замд нь юу ч болох юм бэлээ. Санаа зовоод шүү миний. Харин тийм. Чи нөгөө багштай хэлүүл яасан би. Танай багш чинь их
олон банкнд ажиллаж байсан гэв үсттэй. Ой нэрээ. Тийм. Гүн чин ястай боддог бодлого. Асуугаад үзтээ. Би яваад хэлж хэл ам татлаад явах гэхдээ чамтай ярьж байна. Гэхдээ чи энийг ойлгож байгаа юм уу? Ойлгож байна гүндгээ минь ойлгоод байна. Миний хүү тэгж хүн амьтантай гар зөрүүлээд идэх ч хүн биш. Гэхдээ тэгтэл танаа инх баатар арай дэндүү нүүр амын юу ч хөө тэр цогсон байгаа юм да. Одоо тэгээ Бямбагийн би яаж байна? Үгүй яах вэ? Байж л байна. Олон жил айл аймаг явсан юм байна. Цагдаа сэргийлэх гээд юм бодоод ч яах вэ? Зүгээр л нэг хэдэн эмчилгээний төлбөр гарсан. Тэрийг нь л төлчих. Ойролцоогоор эмчилгээний төлбөр нь тэгээд хэдэн төгрөг гарах бол? За нэг наас цаашаагаа гээд нэг 500,000 орчим гарч ийлээ шүү. 500,000 төгрөгүүдээ. Тийм. Гүндгээ минь чи намайг мэдчихэж байгаа шүү дээ. Найзд нь даанч тийм их мөнгө алга. Цаац. Тэгвэл ч одоо би чамтай юу ярих вэ те? Надаас өөр хүн байсан болч тээ. Минийхөө наашаасаа. Наад чамтай ярих юм байна. Яас ээж. Энэ хойд гудамжны Гүндэгмагийн хүүгийн бие нь их муу байна гинэ. Хэнд гэж байна? Сая Гүндэгмагч чи ирээж авсан. Юм сүртэй. Хэлсэн үгэндээ эзэн бол чадахгүй бол яах гэж өнгөрдөө. Намаа гуйлагч нь төлөгч нэрийн дуудаад ахван нэг зогцсон. Гэхдээ ганц зогсон байтлаа эмчилгээний төлбөр нь 500,000 төгрөг гардаг юм уу? Аав чинь дуулвал юу болохыг чи мэдчихэж байгаа үстэй их батраа. Тэгээ би гуйлагч нараа дуудуулчаад очиод уушлахгүйгаа сууж явах юм уу те? Тэр мөн навш. Анхнаасаа дагуур амаа хамхих нь яасан. Тэнийг юм ярих. Минийхөө. Бямба та хоёрын хооронд яг юу болсон юм бэ? Чи ээжтэй үнэн хэлчих. Үнэ ээжээ юу ч болоогүй. Нэрээ 30,000 төгрөг л өгчөөч. Байхгүй байхгүй. Аавын мөнгнөөс өчлөлтөө би маргааш өгчээ. Гэтэ чи надаас 30,000 төгрөг маргааш өгнө гэж авсан яасан? Тэр мөнгөө өгчөөж ав. Ядч тэгвэл хоол игээд өчлөлтөө. Тэн жаахан ах байгаа шүү дээ. Өөрөө хоол ундаа хийгээд идэлтэй их батраа. Би ажилдаа яарад байна. Та ёстой мөн ухаар сайн ижил гэж үг байдаг та. Таал охины мэнийг байр суустай болгоод нэг өгч туслаач дээ. Та яагаад намайг тусалж чадна гэж бодов? Таны чинь урд өмнө энэ тентхийн банкудад ажиллаж байсан. Тийм болохоор энэ талын асуудлыг нэг эвтэйхэн нааш цааш нь болгоод өгч чадах болов уу гэж бодоод л. Та бол чадна шүү дээ. Үгүй. Банкны танилтай байлаа гэдэг зээл бүтнэ гэсэн үг бол биш шүү дээ. Хэрвээ та энийг бүтээгээд өгч юм бол би ч бас зүгээр байхгүй шүү дээ агшаа. Тий. Их биш ч гэсэн бас нэг жоох юмар гомшолч шэйний та. Үгүй. Хэрэггүй.
Тааван штэ. Намайг нэг л ойлгохгүй байх шиг байна. Тэгэхээр би танд байна штэ. Тодорхой тайлбарлаж өгье. За. Ер нь банкны зээлийн эдийн засагч нар байна штэ. Зээл хүсгчийн өргөдөл материалуудыг цуглуулж судалгаа хийж байхдаа энэ хүний зээл бүтгэн үү үгүй юу гэдгийг ер нь таамаглчихсан байдаг. Гэхдээ тэр хүний бодлоор асуудал шийдэгдэнэ гэж байхгүй л дээ. Үгүй. Тэр хүн чинь л болно гэж юм бол юу зээлийн гаргаад өгч тийм шүү. Үгүй. Энэ бол эхний шат. За дараагийн шат. Энэ зээлийн хурлаар орно. Энэ дээр зээлийн эдийн засагч чинь тамд өгье гэсэн саналтай байсан ч бусад хурлын гишүүд таны материалыг судалж үзээд өгөхгүй гэж татгалзаж бас болно. Тэгэхээр тэр хурлын шийдвэр их нөлөөлдөг байх нэ. Яг тийм. Та бол тэр хурлын гишүүдийг бол таньда. Таньнга. Та бид хоёр чинь банкас гэсэн сонгоог байх штэ. Оо. Нэм тийм л дээ. Нэгдээ би танихгүй. Ер нь би танилаач гэсэн таны зээл банкнд хүн таньдгаараа бүтнэ гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр надад самаарал өгсөн зүйл. Харин та зээл авъя хөөцөлдөе гэж байгаа бол би танд тодорхой зөвлөгөө өгч болно. Тэр зөвлөгөөний дагуу та хөөцөлдөж гүйх хэрэгтэй болно л доо. Ус орсон юм уу? Ус орсон бол хамаагүй зөө өгч. Наад чинь дорн ганцхан үлээгээл зарна зөө. Асуудал. За. Миний дөө. За, буцаа өмнө. Зарна шүү. Миний дөө. Ах нь гуйж штэ. Юуг зогслоо? Яг энэ 360 мянган төгрөг зээлээчтэй гэж зогссон штэ. Аюу та миний энд л гардаа. Хөтөө чи яачаад байгаа юм бэ? Та одоо дээр одоо надаас нь 200 мянган төгрөг зээлсэн штэ. За тий. Тэрийг өгөх гэж та одоо юу боллоо одоо тийм үстэй. Бөө юм болж өгсөн. Одоо 360 мянган төгрөг зээлгий бол та одоо бараг алга болчих байгаа үстэй. Хаанаас та? Найз. Ах нь бүр аргаан бараа чам дээр ирж штэ чи. Байна. Өгчдөг газрын үнэтэй чи ярьсан. Тий. 10 сая тий. Окей, 10 байхад тэгээ болно гэсэн чинь асуудалгүй тий. За, болно шүү дээ. За, тэгвэл тэгж буцаага чамраа ярий заа. За. 10 сая төгрөг зээлэх гэж байгаа юм уу? Юу гэдэг байгаа юм? Тэр надад хамаагүй л дээ. Ах нь 360 мянган төгрөг зээлэх. Таныг би энд гараад гэсэн шүү дээ. Та нэр тий шүү дээ. Яас ийцээ. Нэр тий. Та одоо ингээл зовлон тоочод байгаа тийм үстэй. Үгүй ах нь бүр аргагүй байдалд орчод байна та. Зовлон тоочод байвал ингээл тоочод байна шүү тийм үстэй. Юу ч гэсэн тоочод шүү дээ. Халуун халаад хүүтэнд хөрөөд байж дээ шүү дээ. Яамаар юм. Яа ингэж бодож юм да миний дөө. Чи нэг ээдтэй тун арга алга болчиход байна. За ах ингээ заяа. Одоо ахгүй өөрөөр ярина заяа. За. Барьцаа авъя танаас. Барьцаа. Таны нөгөө машиныг эслэгээ шүү дээ. Барьцаа байхгүй. Уцаа шүү. Цаав шүү. Та нөгөө машиныхаа гэрчлэгийг миний нэр дээр шилжүүлчих заяа. Машина юу? Болж шүү дээ. Тэгвэл одоо асуудал юу вэ? Тийм дорн 360 мянган төгрөг дүүн зохицуулаад өгье л тийм үст. За. Уцаа шүү. Уцаа шүү. Би юу? За. Аав. Ах нь бодож байгаад хариу хэлье да. Болно. Дүүгэж утас асуултаа байгаа шүү дээ. Бич байгаас тий. За тэгээ яри. Амаа та ингээл зогсчих юм бол болно шүү дээ тий. За. Түрүүнээс хойш ганцаарсан юм юу гэж ирсэн юм бол хаанаас ч мэдчихэж байгаа юм болоо. Их чимэг. Би Наманжан. Би
Бирозан. Би юу яа. За сайн байна уу миний дөө? Оо сайн байна уу та? Чамайг л зорж ирлээ дээ. За та юу таах гэж байна? Оо та нөгөө эмэг өгжөөл тавих гэж явна уу? Энийг ч бараг грамдаад хэрэггүй дээ. 200,000 л байдаг шүү дээ. 200,000. Тийм шүү дээ. Ахт нь одоо 300,000 төгрөгийн хэрэгтэй байдаг яах вэ? Үгүй ахаа энэ өстө яаж яасан ч 300,000 болохгүй. Би таныг танд юм байна гэж бодоод 250,000-ыг л өгье. Миний дүү. Чи байнга үйлчлүүлдэг юм бодоод чи 300,000 төгрөг өгч гэлдөө. Ахаа би таныг ойлгож ил байна л да. Гэхдээ банкнаас зээл авахд орлого чухал шиг ломбарднаас зээл авахд давцаа хөрөнгө хамгийн чухал байдгийг. Хөөш. Ахтныг мөнгөн бөгж байгаамаа. Гэртээ очиод аваад ирвэл 300,000 төгрөг өгөх үү? Үн хүрдгөөмдөө ах минь дими. За яа тий. Ахта энийг аваад 250,000 төгрөг өгчөхдөө. За. Та удахгүй хашиг аваарай хаа. Удахгүй. За та энд гарын үсгээ зурчих. Иргэний үнэлгээ өгөөрэй. Яа. За баярлалаа. За та хуцаа дээр явахыг бодоорой хаа. Баярлалаа. Ой. Минь юу жоо. Хараагасаа дал хүрээд ирлээ шүү. Стоп! Иди яа. Тоо зүгөө. Тоо зүгөө. Энэ үстэй. Яас нөгөө төгч юм. Харин тийм ээ баахан залгачиж. Чи боогроо ирээд маргааш объект суудаа. За манайхаа гэрэл мэрлээ тавьж гараа ой. Үш. Чи наад өхөндөө. Хоёулаа сайхан байлаа. Би найз охинтой энэ гээд нэг мессеж чи явуулчихлаа. Тэгэхгүй л ажил цаад болоо та. Баард танилцчаад харин хүрэгцэн гараа нүг юу аа? Харин тийм үү. Охтууд гэж нэг удаа явуулаад тэгээ үүрдэг юм шиг ойлгодог сони ертөнцийн хүмүүс шүү дээ. За цалтаа. За яа гэнэ. Сайн сарна. Сайн та сайн уу? Оо сайн. Энжмаа сайн уу? Сайн. Энжмаа. Энэ чинь хин бэ? Таньдагч хүн шиг. Үгүй. Баяртай би л шүү дээ. Сэргэлээ. Ямар их гойчхов. Харин тий. Харин тий гэж баярлалаа Анжмаа. Юу би өөртөө чинь дандаа л согтуурж төвгөөд байгаа юм. Гэхдээ нэг удаа баярлуулъя гэж бодоод. Энийг танд. Баярлалаа. Юу нэг үнсч хүү. Юу нэ?
Тагалзээ. Би дандаа баярлж явдаг шүү янжмаа. Овш тэсэрглэм. Их сайхан тэгж явж. Дээрэс нь хар усаа уухаа билчгол Симбигийг ирэх шинжтэй. Харин янж яава ячаач хүлээштэй. Ма. Цэцэг аав. Янжмаач. Яваад өгдөө яа. Би архины үнтэй цэцэг авдгүй. Эндээс яваад. Тэгээд орон тойрол би танад нэг манаачаар орё гэсэн. Болоо. Тэгээд тань шиг дэвтэртэй гарсан хүн ч гэсэн хариуцлагатай ажилтдаг. Тэгээд манай зогсоол дээр 60 гаруй машин л байна. 60 гаруй. Юу тэгээд цалин нь ер нь хэд байдгийг? Цалин бол сард 300 мянга төгрөг. Оо 300. Сард 150 2 удаа хуваалт өчнө. Гол нь хүмүүсийн машиныг сэвтээлгүй хариуцлагатай л байх хэрэгтэй. Тэрийг бол та ойлгож байгаа юм шүү дээ, тийм? Ойлголгүй яах вэ? Тий. За тэгвэл маргааш та өглөө манай ажил дээр хурж яваад анкет бүлч. За тэгээ. За баярлалаа. За баярлалаа. Би чамайг тэр зурагтаар шагнуулаад ирэхээр чинь хичнээн их баярлж илээ. Гэтэл чи балга архинаас өгөөд ууж байдаг. Ээж юу сүртэй юм дэ? Ганц хүн сургалтын төлөө. Битгий уурлаад байл. Наад даралт чинь ихсчих юм байгаа үстэй. Хэд хоногоос би дахиад нэг сургалт аваад тавьчихна. Би биздэ. Миний даралт яах вэ? Тэртээ тэргүй би хөгшин хоньны насгүй болсон хүн. Чи үлдсэн насанд минь намайг нэг жаахан амраагаад өгөөч. Чи ер нь надаас холд. Яв. Хүнээж. Намайг та хөөж байгаа юм уу? Хөөж гинэ. Би эрүүл сарвал сайхан хүү төрүүлсэн болохоос ингэж ядгаалт саригчин төрүүлээгүй. Та энэ муу ганц зургатны төлөө хүүгээ хөөж байгаа юм уу? Та намайг хөөж байгаа юм уу? Би тэгвэл явлаа шүү мэдүү. Явлаа би. Дахиад би энэ гэрчнэр гэж ирэхгүй. Таны над санаа сэтгэлийн чинь би амраагаад өгье заа ёо. За явлаа мэдүү би. Ирэхгүй. Шоо одоо яасан сонио сонголт хийх юм бэ? Жого орчин үетэйгээ хөл нийлүүлж амьдртаад өмнө. Гүй ээ, тэгээд гайгууг нь авна гэхээр үнийн хэлэхгүй маа. Спонсортой болтоо эгэ. Танай ажилласны зулгаачих нэг гайгүй залуучууд алга уу? Алга. Байсан бол би юугээл энд ингээ тантай зууралдаад хэрүүлээгээ байж идэв. Айгуу, эдэ эн чинь бүр ихчээгээ жиих нэ? За жиихгүй тоглож юм. Хүш. Энэ ямар гоё юм бэ согч? Тийм биш. Энэ хэд вэ? 250. Хүш, нийт үнийг үсэх. Чамцтай гой зөхөх юм байна. За, явъя. Гү чи өмсөд үзээд гэлтэй. Дараа олё согч. За гараа. Яагаад байгаа би хөө наашра. Ороод өмсөд үзлээ. Дараа олъё. За. Үүшээл миний дүүдтэй гой зөхөх юм байна. Чи энэ хараа. Хийц нар та.
Ууг нь гоё юм аа, өмсч үлсэн. Йоо, янз Тэгээд өмсөд үзэлтэй. Харин мөнгө байхгүй надаа. Эсвэл миний хөөрхийг ч зээлх юм уу? Юу? Чи одоо юу н яхаараа намаа ингэж шуулж мүлжиж амьдарч идэх хүүхэн бэ? Плиз, гойч ин удаахгүй. Хизөөхи цалин буухаар. Яг үз. Амлж ин. За явж өмсөд. Хайртай шүү. Үгүй. Би таны гүхүү өгтөлж хайрлана хаа бити ингэлтэй бити. Гойч бити ингэлтэй бити. Тэгээд чи бид хоёр. Эцэг хүүхдүүд. Үгүй. Тэбэрэсгүй. Стоп. Яа вэ? Мөнгө юм аа. Яг үлч. За маргаашин зургийг яг нь оруулж байгаа бараата зургийг. Харин надаа нэг арга байна. Ямар? Хиймлэр бороо. Даралтаа усан штэ. За тий. Хүчтэй даралтаа одоо машин уулан газар үүдэг. Тэрийг ингэж барь зогсож байгаа. Дээш ингэ ярьж. Цагаж. Бано. Чи яагаад утсан авахгүй байгаа юм бэ? Өчигдрөөс хойш зөндөө залгалаа. Чи миний мессежийг авав. За болоо. Чамайг найз охингүй чинь би мэдээ штэ. Уг нь би ч хангалттай ойлгуулаа гэж бодсон юмсан. Өөр юм ярья. Орой хэдээс тарах юм? Шүн 3-аас наашгүй баха. Өсөж байгаа эцтэй. Би хоол аваад очиё. Хаана байгаа? Хэрэггүй кино группийн хаал гэдэг чинь. Тэгвэл зургийг очиж харъя л да. Дээр нь чамайг санаад байна. Юу хий наа чи. Нэг охин байт юм аа. Тэр надад ч дурж ингэж байгаад ороод л да. Тэр баг болчих байгаа. Тэгвэл. Тий. Би тохирохгүй маргааш. За дараа чи юу? Наад ямар хитргат. Цонтраач юу? Айхоо. Нөгөө миний ажлыгээд байгаа машины зогсоолын манаач чинь сарын 300 мянгаыг авах юм байна шүү дээ. Тийм үү? Тийм ээ. Оо төгөлдөг чинь тэгэл хоол унаандаа л таарах юм шивтэй хөө. Тийм юм хөө. Яадаг юм блэ? Би бодоод л байна. Чи өнөө байрныхаа зээлийг хөөцөлдөж амжуу. Ой, байрны зээл гэснээс наадах асуудлаар чинь ням хөө гэжтэй уулзаж ярилаа шүү дээ. Хөө. Тий. За тэгээд тэр банкнд чинь хичнээн танилтай байгаа нэмэргүй юм байна те. Яагаад гэвэл банкнаас чинь тэр зээлийг авахын тулд зээлийн хорооны хурлаар заавалч орох хэрэгтэй юм. Тэгэхээр чинь банкнд 1000 танилтай байгаад ч нөлөөлж чадахгүй л гэж байна. Тийм юм. Тэгээд одоо яа гэж яах юм? Гото яах вэ? Та өөрөө хөөцөлдөд ингээ явах юм бол яах вэ? Болох утга талаас нь дэмжиж туслая гэж юм лээ. Гү төөлч хөөцөлдөд явж тээ. Маргааш тэр банкн дээр нь яваад очоо. Тэгмээр байна штэ. Гэтэ чинь би ингээ ажилд орчих юм бол энэ чинь хөөцөлж явах зав гарахгүй юм штэ. Гүй чи энэ ажлаа хойш нь тавьчихаа хөө. Гүй ямар яаралтай юм штэ. Харин ээ хөө. Гүй бодоод байхна. Энэ мөн охиноо ингээл ганцаарнгийн ажил хийлгээд л
Тэжээ илгээд байна гэдэг чинь чи витер бас хэцүү байна шүү дээ чи. Тэгж байгаа энэ чинь би суултаа хүн өвчин тусах юм болооч тэрнээс эсэх юм болно үстэй жаа. Тэгэхээр нь яах вэ өвгөө? Гол нь одоо энэ. Үгүй яах вэ яах. Амжуулах юм бол ажил бүтчихэл таараа. Дандаа зэмэлүүлдэгч хаяа магтуулдаг энэ амьдрал гаднаар хатуурхавч ухтаа уян зөөлөн байх юма арын шинэгтэй хоровогийн шалгуурт алдарч шантраагүй боо азруу түштэй сансан бүхэндээ сайхан сэтгэлээр зорж явахд бүхий зүйл бүтнэ